За шинэ 7 хоног нэлээд хэрүүл урвал тэмцэлтэйгээр эхэлж байна. Өнөөдөр хэсэг иргэд төрийн ордны баруун хаалган дээр за дэд сайдуудыг эсэргүүцсэн ийм чигсаалыг зохион байгууллаа. Тэгээ эдгээр иргэд одоо юу гэж нөхөр нөгөө нэг өнгөрсөн 7 хоног томилогдсон 16 дэд сайдыг эргүүлэн татаж энэ дэд сайд гэдэг албан тушаалд хүн томилохгүй байхыг шаардсан. За тэгээд эдийн засаг улс орон ийм хүнд хэцүү ийм байгаа цаг үед дэд сайдыг томилдог энэ бол ард түмнэрээ даажгансан шийдвэр байна гэсэн ийм эсэргүүцлийг илэрхийлсэн. За тэгээд мөн өөр юун дээр хэрүүл хийсэн бэ гэхээр шатхуун дээр хэрүүл хийлээ. За өнгөрсөн амралтын өдрүүдээр шатхуун дээр одоо дугаарлаж байгаа бензин колонкийн тийм очр ерөөсөө утгаалцсан. Тэгээ хэдэн цагаар баг өдөржингөө очролдог, шүнжэнгөө очролдог. Тэгээ зарим нь авч чаддгүй ч юм. Одоо миний хувьд жишээлбэл 3 цаг очрлоод авч чадлагүй урд хамраараа таслуулаад шатхуун дууссан юм төгөө байна. Тэгээ энд иргэд маш их бухимдсан. Тэгээд уулар одоо ажилтны эрдэс баялагын сайд дамдны өөрөө ингээ учир байдлыг хэлэхгүй хотлоор яваадсан. За ингээд шатхуун одоо маргаашнаас гайгүй болно. Ингээл маргааш гэж явсаар гад ингээд сүүлдээ нөгөө шатхуун төгөөс станцууд угаасаа нөгөө үнд үүсгдээд шатхуун дуусч ирээд ингээд маш их хуртараа л очир үсээд ингээд ирсэн. Тэгээ иргэд бухимдсан. Тэгсэн амралтын өдөр нөгөө дэд сайд нь ажилтны эрдэс баялагын дэд сайд нь өөрөө мэдээлэл хийлээ. Тэгэхдээ ерөнхийдөө нэг үннээ ярьж хэлж явах шиг байна. Одоо сайдыгаа бодвол ер нь ингээд Оросд одоо нөхцөл байдал хүнд байгаа. Тийм учраас манайх руу ингээд шатхууны нэрийг тасарч байгаа. Тэг өөрсдөө яа гэж байгаа бас одоо иймэрхүү байдалтай байна гэх мэтчлэн. Ингээд үнэнгээ хэлсэн. Тэгсэн өнөөдөр дамдны сайд дахиад гарч ирээ. За 2 хоног өстө хөндрүүлчлээ. Өстө уучлаарай. Одоо ингээд цаашаа ямар ч судалгүй. Маргаашнаас ингээд богооноор шатхуун орж ирээд ерөөсөө шатхуун ямар ч юм тасалталгүй түгэнэ гэсэн ийм зүйлийг ярьсан. Тэг мэдгүй арьсан хамгаалаад байд юм уу? Яагаад эсвэл олон хил амаас айгаад байд юм уу? Яг ингээд бодит байгаа байдлаа ингээд хилчүүл хүмүүс ингээд ажил амьдралаа машин дэрэг унж гарах уу, тэнд очиж хэдэн цаг очирлаж дахиж бензинээ өрөх үү, үгүй юу гэдэг ингээд шийдэх байхгүй юу? Гэтэл за болно маргааш болчихно. Одоо ингээд болчихно гэдэг ингээд хүмүүст ингээд хоосон итгэл төрүүлээд тэгээд ингээд хомсдол үүсгээд ингээд байгаа нь нэг талаараа жоох утгагүй юм болчих. За тэгээ мэдгүй одоо ингээд одоо Монголын маргааш ямар дуусах юм биш тэгээд маргааш нэг өдрөөс дахиад харж илээ шатхуун хэвэндээ орох юм уу үгүй юм уу те. Тэгээ ямар тач урдаас ч хойноос ч ингээд богоомооноор шатхуун орж ирж байгаа юм байна шүү. Тэгэхээр хэдхэн хоногийн дараа маргааш нэг өдрөөс хэд хэдүүлээ ингээд шатхуун төгөөх станцын зам дагуу хэдэн цаг очрлохоо ойлгох нэ. За тэгээ нөө дэд сайдын асуудал руу эргээд тэгсэн дэд сайдын юм жагсаал болоод ордон дотор ардчилсан намын бүлэг мөн хуралдсан. Өнөөдөр ер нь бүлгийг намын бүлгүүд хуралддаг юм өдөр байгаа. Тэгээ ардчилсан нам Монгол ардын нам хоёрын бүлэг хуралдаад тэгээ ардчилсан нам бүлгээрээ юу хэлсэн бэ гэхээр дахиад нэг дэд сайдын асуудал хэлэлцлээ. Өнгөрсөн 7 хоногт та бүхэн санаж байгаах ардчилсан намын бүлгийн гишүүд ерөнхий сайд занданчдын өрөөрөө ороод уулзалт хийсэн. За хэрвээ энэ дэд сайдаа ингээд татахгүй бол одоо бид нэр таныг одоо огцруулах юм бичиг өргөн барина гэдгсэн занданчдэр өөдөөс нь хөвлөндөө юм байгаа учраас одоо тэгээд томилхойс аргагүй гэсэн ийм зүйлийг яриа сууж ирсэн. Тэгээ өнөөдөр дахиад ардчилсан нам бүлэг энэ асуудлаа хэлэлцлээ. Тэгээд уг нь ингэжсэн өмнөх нөгөө нэг шаардлагатай. За энэ одоо намрын чуулганд дуустал оноос өмнө энэ асуудлаа шийдээрээ. Тийм тэгэхгүй бол бид нар ингээд огцруулах асуудал барина гэд ярьж ирсэн. Тэгээ одоо ингээд бүр хугацаанд бүр богиносчлоо. Энэ 7 хоногтой шийд. Үгүй бол одоо ардчилсан намын дарга зөвхөн өөрийнхөө нэр дээр ингээд засгийн газар огцруулах планк бариад гишүүдээс хариуц цуглуулна гэж. Тэгээ ардчилсан нам 42 гишүүнтэй. Энэ 42 гишүүн одоо ерхий сайдыг огцруулахын бичиг барихад хангалттай хүрнэ. Яагаад гэвэл хуулиндаа 32 гишүүн хэрвээ энэ планк дээр хариуц сурах юм бол улсын хурлаар хилцнэ гэдэг ийм хууль заалт. Тэгэхээр 42 гишүүн мэдээж бүгд одоо бүлгийнхаа даргын шийдвэр, намынхаа даргын шийдвэрийг даах бах. Тэгээ ингээд зурхад бол асуудалгүй шүү гэд тийм одоо сануулгын маягтай ч юм уу тийм зүйл ярьсан. Тэгээ. За ингээд мөн оюутлахын одоо асуултыг ардчилсан нам бүлэг авч хэлцжээ. Тэгээ оюутлахын одоо асуудлыг ард түмэнд ишт Монголтой ашигтайгаар ингээд шийдээрэй гэсэн ийм үүргийг өгчээ.
За Арслан бүлэг нэг иймэрхүү юм бас. Өнөөдөр тийм Монгол Ардын намын бүлгээр нөгөө юу вэ? Татврын багц зүйлийг өргөн барьж байгаа талаар мэдээлэл хийсэн. Тэгээ энэ нөгөө өмнө нь гаан юу зэргүүтэй гişүүд нэг оруулж ирж ирсэн шүү дээ. Нэг татврын багц зүйл гэдэг. Тэгээ тэрийг нэг ганц нэг юм өөрчлөөл ингээл засгийн газраас өргөн барих гээд оруулаад ирсэн юм шиг байна. Тэгээ гаан юуч угаас өөрөө одоо засгийн газартаа багтцсан. Тухайн үед бол улсын хурлын гишүүн байсан. Тэгээ одоо засгийн газарт багтцууч өөрийнхөө энэ хуулийг зүтгүүлж байгаа юм байлгүй. Тэгээ ганц нэг юм өөрчлөлт байна. Тэгээ өөрөлтөө дөрөвтэй өөрчлөлт алгаа. Энийг бол татврын одоо өөрчлөлт гэж хэлэхгүй гэсэн хүмүүс зөндөө байна. За тэгсэн манай бүлэг дээр нөгөө дэд сайдынхаа асуудлыг яах гэдэг юм бэ та нар одоо болооч гээд сэтгүүлчид асуулаа зарим нь хэллээ. Тэгсэн тэгээ нөгөө манай бүлгийн дарга Батчаргал нь нэг сони мэрээс сууж тэгээ тусгаар тогтносон улс юм чинь бид нар яхаараа 15 дэд сайд томлоод гээд хөгжлөө жоохон хурцгаж болохгүй ажлаа олигтой хийж болохгүй гэж гисэн нэг иймэрхүү юм яриа сууч. Тэгээ нөгөө ерөнхий сайдчгийн юм яриа сууч. Тэгээ одоо энэ ерөнхий сайд Зандан шитар зэргүүтээ одоо энэ Монгол Ардын намынханд одоо гүнэрээ үнэхээр хийх үг олдохгүй н одоо ичээчээл гэж хэлмээр юм. Улс орон чинь ийм амар хүнд нөхцөл байдалтай гадуур хүмүүсийн халаас хоосон, аж ахуй нэгжүүдийн данс хоосон, татвараа төлж чадахгүй, цалингаа тавьж чадахгүй, тэгээ төрийн чинь данс өөрөө улаацсан. Тэгээ ингээд зарим нэг томоохон аж ахуй нэгжүүдээс одоо төр нь эх он төлөх татвараа өрчлөө төлчөөч ингээд цалин тавих мөнгөгүй болчлоо гэж ингээд гуугаа явж ийн гэх юм сураг байгаа тоххой. Тэгээ ийм хүнд нөхцөл байдалтай байгаад тахт дэд сайдууд томилно ингээд томилгоо хийнэ гэд ингээд сууж байна. Энэ яавч байж бошгүй зүйл. Тийм учраас энийг одоо Монгол Ардын намын бүлэг болон засгийн газар эргээд харах шаардлагатай гэв. Гарцаагүй шаардлагатай. За тэгсэн нэг ийм мэрэгдээд ирсэн. Өнөөдөр ингээ нөгөө олон нийт угаас энэ дэд сайдууд дээр маш реакцлж байгаа. Тэгээ буруу гэсэн талдаа бүдийлэх нь байгаад тах. Тэгээ яг нөгөө томилогдож байгаа хэдэн хүмүүс нь томилж байгаа хэдэн хүмүүс нь л өөрсдөө их баяртай зөв гэсэн иймэрхүү байгаад тах шүү. Тэгээ нөгөө одоогийн байгаа хэдэн сайдууд нь ажиллаа барахгүй хийж чадахгүй байна. Тийм учраас дэд сайдг бол ерөөсөө өнөө маргаашгүй сунж унж гал ингээл байгаа болтой. Тэгээ ингээд олон нийт эсрүүцээд ирсэн чинь нэг иймэрхүү юм ярьж шин гин. Тэгээ Бэмцогт өнөөдөр ордонд сэтгүүлчтэй таалдаа яриа өгөхөд így чинь. За мэдгүй одоо ямар ч сан уг нь бол бид нар 28 тэрбум төгрөг хэмнэж байгаа. Тийм учраас сайдуудыг томилох хэрэгтэй. Гэхдээ яг ерөнхий сайдтайгаа уулзаад одоо яхаа шийдэх гэсэн юм яриа явуулж. Тэгээ эн чинь нөгөө нэг 128 бүтээн шинжилтийн менежерийг болиулаад тэгээд тэдний зардал дээр оруулж ирнэ. Тэгээд ингээ 28 тэрбум төгрөг хэмнэн л гэж яриад байгаа шүү дээ. Түүнээс нэг дэд сайдууд томлоод нэг тийм мөнгө хэмнэгдээд байгаа юм бол байхгүй шүү дээ. Тэгээд үнэхээр хэмнэх гэдэг бол дэд сайдуудаа ч гэсэн болоод тэр бүтээн шинжилтийн менежерүүдээ ч гэсэн болоод дахиад ингээд хэмнэмээр байгаа байхгүй. Тэгээ тийм мэрэгөө. Тэгсэн олон нийтийн эсрүүцтэй тулаад байсан чинь нэг ийм мэрэгцэн. Дэд сайдуудаа цөөлье гэсэн ийм яриа явагдсан гэж зүгээр одоо шум сонслоо. Тэгээ тухайлбал одоо ингээд чиг үүргэн давхцсан яамдууд тэ соёл спорт боловсрол ч юм уу те нэг иймэрхүү ингээд чиг үүргэн давхцсан яамдуудын дэд сайдуудыг болиулах талаар яригдсан гинэ. Тийм 16-аас одоо хідэн болоод хідэн цаашаа явах юм те мэдэхгүй байна. Ямар тааш нэг иймэрхүү яриа явагдсан байна. Дэд сайдуудыг зарим нэг нь татаа, зарим нэг нь цаашаа хөрвүүлжлүүлэх гэх. Тэгээ энэ яагаад ингээд бүр өгөх гэж байгаа юм шиг те энэ дэд сайдуудыг томилох ёстой гэд ерөнхий сайд нь хууль яриад ингээд суугаад тэгээ ингээд нэг гişүүд нь намынх нь одоо гişүүд томилох ёстой. Заавал томилох ёстой гэдэг ингээ гүрийгээд байна гэж. Энэ ерөөсөө нэг юм улс орны эрх ашиг бодоод ч юм уу те ингээд ажил газ хийх гээл ингээд байгаа юм ерөөсөө байхгүй ийм дүр төрх рүү яваад орчлоод. Энэ өнгөрсөн хэд хоногийн ингээ өрнж байгаа улс төрөөс харахад. Энэ зүгээр л одоо намын нөгөө намдаа одоо хураамж өндөр тандив өндөр төлдөг ч юм уу те. Эсвэл нэг сайн ах нарын дүү нэр ч юм уу те. Эсвэл тэгээ нэг сая өнгөрсөн зөрчил дээр ингээд энэ талдаа гарсан хүмүүс нь ч юм уу тийм ингээд иймэрхүү хүмүүсээ шагнаад байгаа юм биш үү гэдэг. Иймэрхүү хардлага руу явцсан. Тэгээ одоо ямар та чинь дэд сайдын асуудал хэрвээ дэд сайд томилогдох юм бол засгийн газар унах хэмжээнд очих юм. Баг унчих байх шүү юм бол. Яагаад гэвэл арчлан 42 гишүүнтэй арчлан 42 гишүүн улсын хурлын чуулган руу дэд сайдуудыг засгийн газрыг унгаахын бичгээ
асуудлыг оруулаад ирнэ, хангалттай оруулаад ирнэ. Тэнгууд тэнцээ чи одоо нөгөө Монгол ардын навчинд өөрсдөө дотроо хоёр хуваагдсан байгаа шүү дээ. Нөгөө хуваагдал арилаагүй л байгаа шүү дээ. Эдгээр зөвхөн өнгөн дээрээ л нэг нь ялаад өөрсдийнхөө хүмүүсийг ингээд доороос нь дээшээ тавиад байгаа л болохоос биш ялагдсан нөгөө хэд байгаад байгаа шүү дээ. Тэд нар чинь ардч намын 42 дээр нэмэгдэх юм бол 64-өөс дээшээ гишүүнээр ерөнхий сайдыг огцруулна. Тэгэхээр ингээд тэд нар өлгөөн 30 гараад чим 30 40. Тэгэхээр ингээд хангалттай огцох гээд байгаа хэрэг. Тэгээ одоо нөгөө хүмүүс нь одоо өөрсдөө мэдчихлээ байгаа билгүй те иймэрхүү нөхцөл байдалд орно гэдгээ. Тэгэхээр тэнд нэг гомдогсод байгаа. Тэр гомдогсод ардчсан намтай нийлжих юм бол энэ зандан шитрийн засгийн газрыг унгаахад асуудалгүй байх гэж бодож байна. Тэгээ нөгөө талд нь эсэхүү бол дүүнер нөгөө модал цайсан дүүнертэйгээ гар барьцсан ч юм уу. Мэдгүй юм ойлгомжгүй асуудал үргэлжлэн. За ямар тааш ингээд нэг иймэрхүү улс төр өнөөдөр өрнөлөө. Тэгээд маргааш нөгөөдрөөс дахиад асуудлууд яригдах нь байна. Энэ 7 хоног жингоо ер нь ДЦ-ийн асуудал яригдаад за байнгын ороо чуулганаар орох асуудлууд ер нь жоохон алдагдах тийм ингээд нэг юм өнгөрөх иймэрхүү маягтай байна. За оюутлын сонсгол 5 дахь өдрийн чуулганаар орно. Сүгүрлийн тогтоолыг цааш нь батлах уугүй гэдгийг хэлсэн. За ингээ маргааш нөгөөдрийн улс төрөөр иргэд болцсон.